За сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Ингээд та бүхэнтэйгээ цоо шинхэн дугаараараа уулзж байгаадаа миний хувьд маш их баяртай байна. За яцгаана guys. Ингээд Unlock My Boss-ийн part 2-т тавтай морил. Инсүү Сионоор Самсууг ямар зорилготой болохыг нь мэдхийн тулд мөрдлөгөө хийхдээ эхлээд утсыг нь дараа нь машиныг нь шалгаж үзэхээр болсон ч чааваас цэжигтэй гэхээр зүйл юу нь юу ч олдгүй. Энэ арганд бүтлгүүдсэн ч манайх хоёр арай өөрөөр үзэх гэж оролдноо. Тэгснээ Самсуугийн машиныг албаар мөргөчгөөд машиныг нь засварын газар өгье гэдэгч Самсуу ганц зураас зурчихсан юм чин зүгээрээ би өөрөө засвалчих яа л гэдэг. Тэгэхээр Сион угаасаа яахаас буцахгүй юм болохоор машинд сууснаа Самсуугийн машины урдаас GoPro-ыг салтлан мөргөчүүл яах вэ? За тэгээд эцэст нь Самсууч машинаа засвуулахыг зөвшөөрхөн дээр. Инсүг тэр өдөр компани дээр ирэхэд компанийн удирдлагууд хэвлэл мэдээлэл дуудчихсан манайх түр хугацаанд ийм гүйцэтгэх захиралтай болж байгаа энэ төр гэд лайв явуулаад Инсүг танилцуулхан дээр. Өөрөө ч ийм байдалд орохоо мдээгүй байсан Инсүү сандарч байсан чинь Сонжуу байнгын хажуунаас нь зөвлөж байдаг. Ингээд тэнд ирсэн сурвалжлагч нар нь хамтран ажиллагч Бомён компанийн хүмүүс байсан уугүй юу? Манай хүнээс асууж байгаа асуултууд нь бүр нэг тийм яа гэдэг юм бэ гэсэн асуултууд асууж яадаг. Ер нь бүх асуултууд нь дандаа л доошо хийсэн асуултууд ээж таарна. Энэ хооронд харин Сион Самсуугийн машины хар хайрцагнаас нь өнгөрсөн 7 хоногийн рекордыг гаргаад хаагур юу хийж авсныг нь шалгаж яадаг. Гэтэл нэг бичлэг дээр Самсуу машинаа зогсоогоод нэг хүн хүлээж идэл Сонжуугийн машин гараад ирхэн дээр. За да энэ ч доо наадаа юу да үгүй юу энтергээд энэ хооронд Инсүү маань Сонжуугийн ачаар сэтгүүлчдээс ирсэн бүх асуултанд 100% бүр тас хийдэл хариулж ахын тэр энэ сэтгүүлчдийг болон ялангуяа лайвыг үзчихсэн хүмүүсийн саашаалыг хүртэхэд их тусалнаа. Лайвын комментэн дээр ваа ухаантай гүйцэтгэх захиралтай болжээ, мундаг юмаа, мэдлэгтэй юмаа, царайлаг юмаа гэж бүр шуурч идэх шүү. Гэтэл Инсүү маань ганц удаа өнөөгч хөвчөндөө хальт хүрсэн чинь нөгөө хамтрагч компани удирдлагын албан тушаалтан өвөө Ёнгүн сэжгэлснээ Сонжуунтэй холбогдож байсан AirPod-ыг нь авснаа шилтэй сканер руу хийгээд эвдэлчихэн тэр. Ингээд нөхцөл байдал нэлээд эвгүүтэд ирсэн чинь Инсүү маань өмнө Сонжуутай компанийн тухай мэдээллийг нэлээдгүй ярилцаж авч ирсэн тул өргөжлүүлэн өөрийнхөө үгээр сэтгүүлчдийн асуултанд хариулснаар ярилцлага амжилттай өндөрлөж бүр тэнхимд суух хүмүүсээс алга ташилтаар хариу бариулваа. Үүний дараа Сион Инсүүнаар Сонжуутай гуруулаа уулзаад Сион нөгөө Самсуугийн машинаас олсон бичлэгнийхэн тухай хэлэхэд Сонжуу тэр өдөр ямар үйл явдал болсон тухай санахгүй байгаагаа хэлнэ. Сион Самсууг тэр өдөр хаашаа явсанг олж мэдэх гэж нөгөө локейшныхын дагуу газар очдогч Бомён компанийн захирал Миран бас тэр хавийнхаа компанийн бүтээн байгуулалтын ажиллаар явж байхад нь тааралддаг. Тэгсэн чинь нөгөө газар нь бас Бомёнгийн нөгөө Ёнгүн өвөч хүрээд ирхэн тэрээ. За энэ нөхцөл байдал нэг л биш дээ гэд бодоод байжсэн чинь Сион маань сүүлээ хавчаад яваад өгнө. Энэ үед нөгөө талд Инсүү маань Сонжуугийн герт усанд ороод гарч ирэхдээ санамсаргүйгээр Сонжуугийн утсыг угаалгын өрөө рүү унгаагаад авна. Тэгснэ угаасаа нөгөө утас нь ажиллахгүй байгаа болохоор Сонжууг алдчихлаа гэж Сонжуугийн охиныг хүртэл тэрэн уучлалт гуйдаг. Ингээд Инсүү Сионтой машинд явж байхдаа захирлынхаа утсыг усанд унгааснаа хэлэхэд Сион маань энэ мэдээг сонсоод балмагдсандаа хүн мөргөчгөн. Энэ нь хэн байсан гэж гай газар доороос мөнгө хүлэгч замын хажуунаас гэж Сионы өртөө нөгөө мөнгө хүлэгч залуу байдаг юм да. Тэгэл өнөө дайруулсан мөнгө хүлэгч чинь мөнгөө өгөхгүй тэгснэ одоо бүр дайрч алах нэ чи бүр шийдсэн юм уу гэд Сионыг дээрлэхэд хамаа намаагүй харьцанд манай эрийн хугархаа Инсүү маань үүнийг тасалгүй би чам тэр мөнгийг чинь өгчихё гэд ам гарчихнаа. Мөнгө хүлэгчж за тэгвэл болж гин чамд 2 өдөр агаа шүү гэд яваад өгнө. Болсон явдалд өөрийгөө буруутгасан Сион өөрийг Инсүү төлнө гэхэд нь зөвшөөрөхгүй. Гэсэн чинь Инсүү Сион өөртөө танилцахаас өмнө өөрийнх нь буруу биш байхад хүртэл цамц зээлдүүлж тусалж исэн зэргийг нь бодон сайхан сэтгэлийн хариуд нь өөрийг нь төлж өгнө л гэд гүрийдэг. Тэр оройдоо Инсүү хинхүүг их арилжаа хийдэг найзтайгаа уулзаж ганц бөглөө молтлон суудаг. Гэвч найз хинхүү нь Инсүүг Silver Lining гүйцэтгэх захирал болсон төдийгүй үндсэндээ нэг хүний тушаалыг дагдаг гөлөг болсон гэд бүгдийг нь мэдсэн байдаг. Ерөнхийдөө энэ үнэлтэд энэ бүгдийг сонссон Инсүү гинтл өөрт нь итгэж байгаа хэдэн 100 ажилчид шүтдэг хүмүүс хамтран ажилладаг компаниудын итгэлийг яаж алдахгүй ажиллах вэ энэ төргээд амар олон асуудал өөрийнх нь толгой дээрээс дараа болж идэг. Тэгээд энэ салбарын бизнесийн тухай жаахан ч гэсэн ойлголттой болох хэрэгтэйг ойлгон Сонжууд бүрэн найдаж болохгүй гэдгээ бас ухаар нь судалж эхэлнэ.
Энэ үеэр Бомьёнгийн Ёнгоо өвөгийн герт туслах нь түнд Сонжуугийн утсыг Инсүү нөөрөө эрчим хүчний тасгийнхын тусламжтайгаар засаж байгаа тухай мэдээлдэг. Энэ үед уцаа засуулсан Инсүү эцэст нь нэг юм утсандаа гатсан байсан Сонжуутай дахин холбоогоо тогтоож чадна. Энэ мэдээгийн Сёнд хуваалцах бөгөөд Сонжуу Самсуугийн машины камерын бичлэгээс нэгэн хачирхалтай зүйл олсноо хэлнэ. Осол болдог өдөр Самсуугийн машин нэг машинтэй зөрж өнгөрсөн. Гэсэн ч тун удалгүй чигээ бүтэн эргүүлж хажуугаар нь дахин нэг зүгт яваад өгдөг. Бичлэгнээс нь машины сэр дугаарыг нь олж харж болжээ. Инсүүч гэрийнхээ ойролцоо байдаг цагдаагийн ажилтныг мэддэг тул энэ машины эзнийг олох саналыг гаргадаг. Харин энэ хооронд Сонжуу болон Сёнаар Сонжуугийн очдог газрын камерын бичлэгийг шалгадаг. Машины сэр дугаарыг нь шалгасан боловч бүртгэлгүй дугаар байсан бөгөөд хуурамч яадаг. Мөн Сонжуу гольфийн курсын камерыг хакердан осол болсон өдөр нэг машин өөрийг нь дагаж ирснийг нь олж мэднэ. Ингээд мань 3 гэжтэй Инсүү Сён хоёр нөгөө уцтайгаа осол болдог газар очтол санаандгүйгээр Инсүүгийн аав ээж хоёртой таардаг юм да. Ингээд ээж аавын дэ очиж оройн хоол эзгээгээд буцдаг. Ээж аав хоёрын хувьд бол энэ их онцгой үйл явдал байлаа. Учир нь Инсүү анх удаа гэртээ эмэгтэй хүн дагуулж ирж байгаа байна л да. Буцаж явах замдаа өнөөх хайгаад исэн эрэл сураг болоод байгаа машин нь манай 3-ыг дагаж байгааг олж мэднэ. Инсүү машинаа нэг газар зогсоогоод барилуулсныхаа дараа дагаад байсан машин дээр очтол хүн байдаг. Үгүй эн чинь одоо юу илээ гэд байж итэл Савон гих өнөө компани дээр үйлчлүүлэгч ихчийг ажлаа олигтой хийж чадсангүйгээд томроод ихчийг дээрлэхэд байсан нөгөө залуу байсан штэ. Бас нөгөө Инсүүтэй бифлээд байсан залуу бүлэг нөхдүүдтэй гараад ирд юм да. За арайч барахгүй нэ гэж бодож исэн чинь Инсүү Сёныг зүгт гээд нөгөө залуусыг аргалахаар оролцсон ч төлөвлөгөөнд бүтлгүүдэж хуйлаа баригдав хөрхий. Гинэтхэн өөр нэг машинтэй хүн ирсэн нь манай хоёрын лайл анчиг болж исэн мөнгө хүлэгч мөнгө асууж ирсэн энэ бэ. Инсүү өөрийнхөө үнэтэй цагийг түнд өгөөд бас тулсамж хүснэ. Ингээд хүлэгч маань Инсүүтэй нийлээд нөгөө бүлгийг бут цохиод өгнө. Нөгөө бүлгийнхнийг буулгаж авсныхаа дараа манай 3 бүлгийн ахлагч Самвоноос өөрсдийг нь хэн илгээснийг нь асуухад хариуд нь юу байсан гэж биднийг Сонжуу илгээсэн гэдэг юм да. Тэгээ цаа чи ер нь хүнд амар амархан итгэдэггүй болохоор Инсүүг мөрд гэсэн даалгавар өгсөн юм байна. Мөн гольфийн курс дээр бид Сонжууг биш Самсууг мөрдгөр очисон. Хэрв хүсвэл та нарыг Сонжуу дээр аваачаа гэд учир нь ойлгохдохоргүй юм ярьдаг. Гэвч утсан дээр их Сонжуу наа ч одоо худлаа хагаад энэ да битгий итгэе. Наа чи занг байна гэд хоёр өөр юм ярьж. Яг энэ үеэр цагдаа нар ирсэн ч манай 3 бүлгийн нөхдүүдээ санаатай биш зөвхөн биеэ хамгаалах гэж зодтолсон болохоор гин буруугүй тооцогдож мэдүүлэг өгөхөөр болцгоно. Сонжуу Сён Инсүү хоёрт нөгөө бүлгийнхэн дэдвэл амархан даагаад авчихт бол цагдаагаас амархан судлагдаж магадгүй эднүст хяналт тавих хүн хэрэгтэй. Гэвч та хоёрын царайг нэгэнд мэдсэн тул та хоёрын ажил тохирохгүй л гэдэг. Иймд Инсүү өөрийн найз Хинхүүд уг ажлыг даалгахаар болно. Хинхүү Silver Lining компанид хувьцаа эзэмшдэг нэгэн тул саналыг зөвшөөрнө. Энэ үеэр Бомьёнг компани удирдлагууд яг уг компани хамгийн том босс Бомжунг нас барсныг дуулдаг. Түүний ах Ёнгун болон охин Миранд энэ мэдээж маш том цохилт болох нь ойлгомжтой. Ингээд Бомьёнг компани хамгийн нэр зүтгэлтэн ерөнхий захирал байсан Бомжумыг оршуулах ёсол орон даяар лайваар цацагдана. Гэвч гол асуудал нь дараагийн өв залгамжлагч захирал нь хэн болох вэ гэсэн асуулт үлдэнэ. Оршуулгын үеэр Миран Инсүүнтэй тарч Баро 4 тгийн талаар асуусан ч үүний тухай ямар ч мэдээлэлгүй Инсүү хариулт хэлж чадсангүй. Ингээд Инсүү Сонжуугаас Баро 4 тэг гэж юу юм бэ гэж асуусан ч Сонжуу үүний тухай хэлхийг хүсээгүй. Энэ үеэр Сён Инсүү рүү залган Савоны хүмүүс шоронгоос сулагдсныг хэлнэ. Манай талаас ч Хинхүү Савоныг бүр айгүй сайн дагаж идэг. Тухайн үед Савон метроны буудлын дээр явж исэн чинь Инсүү түүний араас ирсэн ч түүний метрог алдчихдаг. Гэвч өнөөдөр Сонжуу утсыг нь бас хактаад хянж исэн бололтой. Утас метро руу ороогүй одоо хүртэл буудлын дээр байна хэмээн мэдээлэлнэ. Ингээд Инсүүч Савоныг барьж аваад түүнтэй ноцолдож явах үеэр нялх хүүхдийн нэг тэрэг яг шатны урдуур унах гэж байд юм. Тэгэл яах вэ? Савонтой зуралтай дэж чадахгүй Инсүү маань ямар ч хэрэгэлзээгүй өнөөх тэргийг унахаас өмнө барьж авч чаддаг. Энэ боломжийг ашиглаад Савон зүхтаад өглгүй яах вэ? Ингээд Савоны араас мөрдөж тагнах хүн олохоор шийдсэн ба хамгийн түрүүнд орж ирснээрээ мөнгө хүлэгчийг хөсөлгөхөр болно. Захирлаа алга уусны хэлж өөрсдийнх нь мөрдөгч болон хамгаалагч хийлгүүлэхээр ярилцахад мөнгө хүлэгч 400 сая воны хөлсөөр хийхээр тохирсон ба ажлаа үнэхээр сайн хийдэг болж таарна. Манай хэд Савоны амьдарч байж магадгүй гэсэн нэг байшинд очиход нэг эр гарч ирэн өөрийгөө тус байранд 10 жил амьдарч байгаа гэж хэлв. Үүний дараа мөнгө хүлэгч ахын
хулгайн гар утсцаардаг нэг газар очисон ч Савоныг хаана байх боломжтой тухай ямар ч сэжвэр олдгүй хөрхий. Савон ч өөрөө явсан газрууд дах уул мөрөө үнэхээр сайн устгаж илаа. Ингээд манай талынхан яах вэ гэд хуухай мэжэд байж идэл төсөөлөөгүй зочид болох Инсүүгийн аав ээж нь компани дээр алимыг хайрцагаар нь аваад ирдгийн. Манай хүн компанид ажилд орсноо хэлсэн ч гүйцэтгэх захирал болсноо хэлээгүй байсан. Sky Media үйлчилгээний Family Box багц шинжлэгдэж, мянган кинотой багц болон Аз хит цувралуудаар төрлөө нэмлээ. Өнөөдөр та бүхэндээ ярьж байгаа Unlock My Boss киног Sky Media болон Go+ үйлчилгээний Аз хит цувралаас үзсэн байгаа. Мянган кинотой багцыг ердөө 9900 төгрөгөөр идэвхжүүлээд Unlock My Boss киноныхаа бүх ангийг болон Аз хит цувралуудыг үзэх боломжтой. Мөн эдгээр шинэ супер кинонууд нэмэгдсэн байгаа. Хэлсэн ч аав ээж хоёр нь энэ явдлыг зүгээр өнгөрөөхгүй тул юу гэж хэлнэ гэд хэлээд зажлаад байж итэл аав ээж хоёр нь компани дээр нь асуудал гараад захирал дээрээ дуудагдаа юу гэд буруугаар ойлгов. Тэр нь ч болсон. Яг үүнийг ашиглаад Сион сэргэлэн царайлаад захирлын дүр тоглоод Инсүү даргын туслах царайлан сууж байтал Самсуу ороод ирнэ. Гэсэн ч манай хоёр хөөрхөн аргалаад Самсууд сэжиг ахуулгүйгээр гараад дөнгөв. Аав ээж хоёроо хүүнд гаргаж өгсөн ба аав нь хүүгийнхээ ажилдаг газрыг хараад сэтгэл амар буцаад явна. Энэ өдөр миний төрсөн өдөр байсан ч аав сонжуу нь ирж чадахгүй тул Инсүү аавыг нь зөндөө ажилтай болохоор ирж чадахгүй. Харин биднийг чамтай хамт төрсөн өдрийг тэмдэглээрэй гэсэнгээд хэдүүлээ салхинд гарцгаая гэд охиныг дагуулад явдаг. Салхилаад уур амьсгал сайхан байсан ч мөнгө хүлэгч ахныг л вайбанд орж өгдөггүй гойч байж чадахгүй байлаа. Ингээд байж итэл Сионы ээжийг хардаг асрагч нь залгаад ээж нь одоо VIP өрөөнд нэгээс илүү сар байж чадхааргүй боллоо гэж мэдэгддэг. Жаахан хэцүү мэдээ сонсон Сион Инсүүнтэй арай дотны зүйл ярьж эхэлдэг. Инсүүн би багасаа жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Нэг өдөр манай тасгонд нэг киноны зураг авалт болно гэж жүжиглэх ёстой хүүхэд нь ирдгүү. Нас бие ойролцоо байсан болохоор намайг бараг чирээд тоглуулсан. Миний дүрийг гарах хугацаанд хэдийгээр 2 секунд байсан ч аав ээж хоёр манд тэр үед их л бахархаж байсныг сандгаа гэж хэлнэ. Инсүүсийн хоёрыг буу хаалж авахгүйгээр бяцхан охин минсэрж манай хоёрыг мэдээчгүй байхад өнөөх сонжуутай холбогддог AirPod-ыг зүүчихсэн утасны цаана аавыгаа байна гэдгийг мэдээд та хаана байгаа юм бэ? Яагаад төрсөн өдрөөр ирээгүй гэдэм да. Сонжууч охиноосоо уучлалт гуугаад удахгүй очихоо хэлнэ. Маргааш нь Сион Инсүү хоёр сошиал медиа ашиглан бас ажлынхаа хамтрагч нартай холбогдсон Сионыг үргэлжлүүлэн мөрдөж эхэлнэ. Ингээд хайлтынхаа үеэр Silver Lining компани ажилчид янз бүрийн спортын клубтэй хамтардгийг олж мэднэ. Савоны хувьд уулан давиралтын клубт явдаг байсан бол Сион Comedy клубт хамтардаг байсан байж таарна. Сион уулан давиралтын бүлгийн даргатай уулзсан Савоны талаар асуухад цаа чин байсны хувьд бол байсан. Гэхдээ ер нь хинтээ ч үуч ярьдгүй байсан учраас түүний тухай сайн мэдгүй гэж айв. Энэ хооронд Инсүү Бомян компани нэгэн арга хэмжээнд очиж тэнд одоогийн гүйцэтгэх захирал Миран аврах том цэнгэлт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлнэ. Энэ ажил нь мөнгө олохын тулд биш харин компанийнхаа үнэт зүйлийг хадгалах зорилготой гэж бүсгүй ярьдаг. Тэгснээ Миран Инсүүг тайзан дээр дуудсан бөгөөд Бомян Motors, Silver Lining компаниуд 10 сарын 3-нд 4-р түвшний өөрөө жолоодог машинуудыг нэвтрүүлнэ хэмээн мэдээлэл гаргана. Инсүү тэр үед тэр ажлынхаа талаар мэдж байгаа ч юм уу, гүү ч юм уу бүү мэд. Харин Самсуу Мираныг Бомян компани гол хувьцааг авах гээд ингэж байгаа ах гэд Ёнгоо нөгөөд хошуу өргөж суудаг. Ямар ч тач энэ оны төгсгөлд хувьцаа эзэмшигчдийн хурал болж Бомян компани ерөнхий захирлыг томилох нь байна л да. Мэдээж гол өрсөлдөгч нар бол Миран болон түүний аавгах Ёнгоо. Нөгөө талд Сион Савоны уулан давиралтын клубд очисон өдөр болгоныг шалгаж байхдаа Самсуу түүнтэй байнга нэг өдөр очдог байсныг олж мэднэ. Энэ мэдээг Инсүү мэдчихэд Самсууг хоолнд оруул Савоныг одоо хаана байгаа талаар асуудаг. Гэсэн чинь Самсуу би энэ тухай мэдэхгүй гэд асуултнуудаас нь болтоод идэг. Яг үдэ Инсүүд тэгээд баталгаатай нотлох байранд байхгүй юм чинь яах ч аргагүй ингээд явуулдаг. Мөнгө хүлэгч ах маань одоо манай баг болсон хэдий ч өмнө Сионыг мөнгө авъя гэж нэлээд дэрлэжсэн болохоор тэр хоёрын харилцаа одоо хүртэл нэглэвгүй хөндөй байдаг. Инсүү ч үүнийг анзаарна нөгөө хоёртой хоолнд орсон ч манай хоёр хоорондоо нэг л идэгч өгдөг. Инсүүгийн урам жаахан хугараастай. Энэ үед Инсүү анхныхаа цалинг авсан ч хормын дотор байхгүй болох нь тэр. Сион ч мөн ялгаагүй байв. Түүний хувьд цалингаас нь зөвхөн 3.5 сая вон үлдсэн бөгөөд ээжийнх нь эмнэлгийн зардал 4.1 сая вон болохоос гадна түүний асрагч илүү цалин хүссэн байсан нь хөөрхийн эмэгтэйг бүр туйлдуулж өрхнө. Инсүү Сионыг дагаж ухаан алдснаасаа хойш огт сэрэхгүй байгаа ком твдэх ээжийг нь ирэхээр очдог. Нөгөө тал Бомян компани хувьцаа
Мираны жолооддог автомашин гарах төлөвлөгөөнөөс үүдэн огцом нэмэгдэж байдаг. Энэ байдлаар жилийн эцэс Бомянгийн хөрөнгө оруулагчид худалдаа авагчид ерөнхий захирлаа томилоход Мираны хувьд ашигтай тал руугаа эргэж байгааг ойлгоод Янгун өвөө Инсүүтэй уулзахаар болдог. Харин Инсүү тэнд өөрийнхөө шинэ ажлын цалингаар ээж аавыгаа баярлуулахаар найз хинхүү болон мөнгө хүлэгч ахын хамт явж байдаг. Мөнгө хүлэгч ах маань залуудаа улсын хэмжээний тэмцээн уралдаанд амжилт үзүүлдэг боксчин байсан болохоор цагдаа дээр хэд хэдэн хүн зодсон гэмт хэргийн рекордтой болсон тэрээр одоо бол зүгээр л нэг мөнгө зээлдүүлэгч болж хувирсан. Инсүү цалингаас Сионд хувцас авч өгөхөөр өөртөө тансаг цаг авсан бол Авдан компанийнхаа нэг бүрэлдэхүүн болох шил авч өгсөн нь дуртай уран бүтээлчийн бичлэгийг харуулдаг онцгой нүдний шил байв. Энэ үйл явдлыг хараад захирал санжууд нэгэн онцгой санал төрсөн байна. Энэ нь эхлээд Инсүү Самсууг эхлээд хоолнд өрсөн ба хоол дуусныхаа дараа тус барилгынхаа дээвэрт байх кофе шопод кофе уухаар дагуулж явах байв. Ингээд дээвэр дээр хүрэх үед Сион нөгөө талаас хаалгыг нь түгжиж Самсуу орж чадхааргүй болов. Тэгэхэр нь Инсүү Самсууг буцаад дагуулад буун. Ингээд арай гэж буугаад Инсүүгийн машинд суухад Сион аль хэдийн машиных нь массажлах гормыг идэвхжүүлсэн байх ба ядартлаа спорт хийсэн Самсуу ах массажлуулад нам. Самсууг сэрэх үед Сион болон Инсүүнаар машинд байдгүй. Гэтэл яасан гэж захирал Сонжуу жолоочийн суудалд сууж идгийн. Энэ үед Сонжуу гольфын курсын үеэр юу болсныг асуухад Самсуу би зүгээр л тушаал дагаж байсан л гэдэг. Ингээд хэлснийхээ дараа Самсуу өөрийгөө нөгөө Инсүү авда авч өгдөг VR нүднэшлийг зүүж байгааг анзаардаг. Энэ үед Инсүү машинд орж ирэн Самсуугийн хоолыг бицснээ харуулдаг. Харин Самсуу хинээс тушаал авснаа хэлэхгүй гүрийн Самсуу зөвхөн хин нэгний гар хөл байсан харин нууц ноён бүхий л үйл явдлыг удирдах байсан нь тодорхой. Энэ явдлын дараагаар Янгун өвөө Инсүүг офс руугаа дууддаг. Тэрээр Мираны өөрөө жолооддог машиныг нэвтрүүлэх энэ төслийг хэтэрхий яруу болчмгүй үйлдэл гэж бодож байгаагаа хэлнэ. Миран Сонжуу захирлыг байхгүй байгааг ашиглан бусдын анхаарлыг татах мөн компани хувьцааг өсгөх зорилгоор үүнийг хийж Бомянгийн дараагийн ерөнхий захирал болох гэд ингээд чичрээд ах шиг байна. Чи энэ асуудлыг бодолцож үзэж миний талд орвол яаж ийн гэдгээ мэдээж Янгун өвөө ч гэсэн тэр албан тушаал санаархаж байгаа нь ойлгомжтой. Тэгснэ чиний аюулгүй байдалч бас би санаа зовж байгаа шүү гэж мэгээд бүр цаагаараа намайг дэмжихгүй салгалж явж байгаад толгооноос салваа эдэргээд баг айлгаад байгаа юм биш үү манав нэг. Харин булан шахуулж гол үннээ хэлүүлсэн Самсуу нөгөө тал битүү тэл тэрээр Самуунтай уулзахыг гэрт нь очисон ч нөгөөх нь айл хэдийн амьсгал хураасан байв. Айсан Самсуу Инсүү рүү залгаж тэр өдөр юу болсон талаар үннээ хэлье хөө гэд дууддаг. Инсүү Самсуутай уулзахаар очиход дахиад л Самсуу чадарсан байх нь тэр. Юу болоод байгаа юм бэ? Ингээд цагдаа нарыг ирэх үед Инсүү хэргийн газарт байж таарсанд бол алгын гол сэжигтнэр цагдаад хүргэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ энэ үйл явдал өмнөх Самсуу Инсүү рүү залган уулзахаар тохироод замдаа явж байхад нэгэн ачааны машин түүнийг дагаад л байдаг. Ер нь бол Сонжууд тохиолдсон явдалтай яг адилхан байгааз Самсуу өөрийг нь дагаад байгааг анзаар цагдаа руу залгах гэсэн боловч утасныхын сүлжээг гэнэт тасарсан байж таарна. Тэгээд цаашаа юу болсон таамаглашгүй. Инсүүг очих үед Самсуу аль хэдийн үхсэн байна. Үүнийг мэдсэн Сион Инсүү туслахыг хүссэн ч мөнгө хүлэгч ах түүнийг зогсоосон төдийгүй захирал Сонжуу хүртэл эмэгтэйг офс руу буцахыг хүсдэг. Цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа Инсүүг мөрдөгч их л сэжгэлж байла. Чамаг ер нь компани захирал болсноос хойш Самсуу өгч Савон хайц нь мэдэгдэхгүй алга болж захирал Сонжуу хүртэл хайц нь мэдэгдэхгүй байгаа да гэд хэлдэг. Ингээд Инсүүг буруутгаж сэжиглэж яснаа гинэтхэн судлаад явуулна. Харин Инсүүг батлан даалтар цагдаагийн газраас сулсан хүн нь Янгун байдаг. Янгун хэлэхдээ "Чи цагдаагийн газарт байх нь компани имижэд ер нь соригдaltaй" гэжээ. Инсүүг явхаас өмнө "Чи надтай ер нь хамтрахгүй бол аюулгүй байдлын хувьд бас л баталгаа өгч чадахгүй байна да" гэж мэгээд сүрдүүлдэг. Янгун тэгснээ Сонжуу руу хүртэл албан тушаалаасаа буу хэмээн мессеж явуулна. Ер нь бүх зүйлийн боломжийг ашиглан өөрийн талд оруулах гээд байгаа юм байна л да. Үүний дараа мэдээгээр Самсуугийн үхэл нь өөрөөс нь болж машинд нүүрсний шаталт хэд их явагдсанаас болж дэлбэрсэн байна хэмээн цацагддаг. Инсүүг цагдаагийн газраас байцааж яхад Самсуугийн үхэл нь ойлгомжтой хүн амны хэрэг байсан юм байна л да. Энэ мэдээг Инсүү хараад өөрийнх нь эсрэг яваад байгаа хүн цагдаагийн газрыг хүртэл хахуулдаад эрхэндээ авах үнэхээр дийлдэхгүй баачка байна гэдгийг ухааралгүй яах вэ?
Үүнийг мэдээд Сонжуу энэ сүг шантраад буугаад өгөхгүй гэсэндээ энэ сүгийн цалин 2 тэрбум болгож өсгий гэсэн саналыг тавина. Нөгөө талд Сион эмнэлэгт ээж дээрээ ирэхэд Меран өөрийг нь хүлээж явахтай таарна. Меранч чамаас тусламж гуйх нэг зүйл байна гэдэг. Эндэгтээ гуйлт байх юм болов уу, яг юу байх юм бол ер нь бол Сонжууг байхгүй хойгоор Бомян компани томчууд манай хоёрыг бас л янз бүрээр хоргоох нь болтойдаг. За ингээд энэ удаагийн парттайгаа хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд үзэгчдтэй хэлэх нэг зүйл маань юу вэ гэхээр энэхүү цувралын партыг дахиж цаашаа оруулахгүй. Яагаад тэгэхээр энэхүү цувралын үргэлжлэлийг та бүхэн маань Sky Media болон Go Plus-аас үргэлжлүүлж үзээрэй. Тэгээд зөндөө олон цувралыг үргэлжлүүлж ярьж дуусгаж ийсэн. Гэтэ энэ удаа та бүхэн маань манай сувгийг дэмжиж Go Plus болон Sky Media-гаас ороод үзээрэй. За тэгээд хүлээцтэй ойлгож байгаа үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараа ер нь цувралууд оруулахаар бол парт болгож оруулахгүйгээр нэг мөсөн яг бүх ангийн ч юм уу те 1-2 цагийн бичлэг болгоод оруулжээ гэсэн санаа бол төрсэн байгаа. Тэгээд үүнээс хойш ер нь партаар салгаж оруулахгүй байх. Тэгээд гурлаад байдаг үзэгчид маань жоохон 50 байгаарай. Бичлэг маань таалагддаг бол лайк дараарай, саба дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Бид бүгдийн үзэх дуртай төрөл бүрийн кинонуудыг багтаасан Family Box кино багц шинжлэгдэж 1000 кинотой багц болж Аз хит цувралуудаар төрлөө нэмлээ. Хан тэнгэрийн нулимас тусаа юу хангаар дунаатч тэр юм уу тавалжин уулын хаднаас тунгалагар шам урсан